Бүгд найрамдах Хятад ард улсын 2026 оны 2 чуулган буюу 14 дугаар сонгуулийн бүх хотын ардын төлөөлөгчдийн хурлын 4 дугаар чуулган, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 14 дугаар сонгуулийн бүх хотын хорооны 4 дугаар чуулганы тухай мэдээлэл та бүхэндээ хүрч байна. Бүх хотын ардын төлөөлөгчдийн хурлын нээлтийн үеэр буюу 3 дугаар сарын 5-ны өдөр тайлгансан засгийн газрын ажлын тайланд нээлттэй бодлогыг өргөтгөх тухай онцлонд орсон. За тодруулж ирвэл хамтран ажиллаж хамтдаа хожих үзэл баримтлалыг баримтлан нээлттэй бодлогыг доктортой хөгжүүлж улмаар хөгжил шинжилгээг дэмжинэ гэж онцлонд орсон байна. Өнгөрсөн нэг жилийн эргэн харахад нээлттэй бодлогыг өргөтгөх талд Хятад улс нь эрчимтэй ажилласан. За жишээ нь 12 дугаар сарын 18-ны өдөр хайнааны чөлөөт худалдааны бомбт бүх арлын хэмжээнд гайлын хяналтын тусгай бүсэд албан ёсоор шилжиж Хятадын шинэ нэрний гадаад нээлтийг Монголайлах чухал гарц болох зорилгодоо хүрэх түүхэн алхмаа хийсэн байдаг. Гэх мэтчлэн Хятад улс нь сүүлийн жилүүдэд гадаадтай нээлттэй харилцан хөгжлийн үр бүтээлд дэлхийн түмэнтэй хуваалцах алхмаа ихсгсээр байгаа билээ. Үүнд Хятад улсын умарч зүгт нээлттэй гүүрэн гарцуулсан Өвөр Монголын өөртөө засах орн нь гадаад дотоодыг холбон нээлттэй бодлогыг өргөтгөх чухал зангилаа болсоор ирсэн. Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад дөрөөлөн эрэм манжуур зэрэг бомбтуудын бүтээн байгуулалтыг эрчимтэй хийж зам нь хил дамнсан төмөр зам, ухаалаг бомбт, худалдааны чөлөөт бүсийн бүтээн байгуулалт зэрэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр томоохон амжилтуудаараа нээлттэй бодлогыг тууштай өргөтгөх үйлсэд дөрвтэй хувь нэмрээ оруулсаар байгаа лээ.